Мэдээ сайхан өглөөний мэдээг та бүхэндээ хүргэе. Лайк телевиз зочны цаг эхэлж байна. Энэ удаагийн зочид халдвар төвчин судлалын үндэсний төвийн насан туршидын цочмог Хиппатитын эмэгтэй засгийн арга зүйч Цэрэн Агент. За түүний дараа бол халдвар төвчин судлалын үндэсний төвийн агаар туслын халдварын засгийн арга зүйч Гандлага байгаа. За түүний цаана сууж бүсгүй болвол халдвар төвчин судлалын үндэсний төвийн зөвлөгөө албаны арга зүйч Инх баяр байна. Ингээл энэ гурван удаас зөвлөгчээр өнөөдөр студидтэй өргөн ирүүлсэн байна. Энэ бол учир шалтгаантай. Өнөөдөр бол олон улсын зөвлөгчийн байна. Тийм учраас та бүхэндээ бас зэн хэрэглэх зэрэг одоо үзэн суугаа хүмүүсийн өмнөөс зөвлөгчнээ баяр мэдээ хэлье. За баярлалаа. За тэгээд өнөөдөр үрж ирүүлсэн зочдтойгоо бид зөвлөгчийн бахархал гэсэн сэдвийн дор яриа өргүүлэх болно. Өнөөдөр бид COVID-19-ийн цар тахлын эсрэг олон нийтээрээ нийт ард түмнэрээ тэмцэж байна. Харин бидний одоо галын фронтын эхний шугамд бол эрүүл мэндийн салбарын маань, онцгой байдлынхан маань, мэрэгжлийн хяналтынхан маань гэдэг тусгай даалгаврын хүмүүс маань зүтгэж байгаа. Тэдгээр хүмүүсийн одоо дунд одоо халдвар төвчин судлалын үндэсний төв гэдэг энэ одоо байгууллага бол голлон одоо өрөг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ дундаа бол эмчнэр, зөвлөгчнөр маань бол яг жинхэнэ одоо гал дээр ажиллаж байна гэсэн үг. Тэдгээр хүмүүсийн маань төлөвлөлт учирсан та бүхэндээ бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байна. За тэгээд өнөөдрийнхөө сэдвийн доор баярынхаа одоо дугаарын ярилцлага руу орох. Тэгэхээр сувлагч мэрэгжлийн онцлогийг за тэгээд сувлагчийн бахархал гэж юу хэлэх вэ гэдгийг та бүхэн маань тусдаа нэг сайхан ярьж өгч. За танаас эхлэе. За сувлагч мэрэгжил гэдэг бол яг ингээд сонсгож тийм ээ. Сувлагч хүн гэдэг хүмүүс яг энэ мэрэгжлийн дотор ороод одоо ингээд ажиллахад бол маш их тийм одоо өргөн утгыг агуулдаг л да. Тухайн хүн мэдээж одоо өвдөд эмнэлэгт ирсэн байгаа. Тэр өвдөж байгаа зовир шаналганаас нь гадна тухайн хүний дотоод одоо өөрийн сэтгэл тийм ээ. Доторх одоо бүхэл юмаа сувлагчид бол хүмүүс хэлдэг ярьдаг байдаг. Одоо эмчид хэлээгүй зүйлээ бол сувлагч нарт хэлсэн байдаг тийм ээ. Энэ утгаараа сувлагч бол тухайн хүнд маш их сэтгэл зүйдэн тэр одоо асаргаа сувилгаа хийж байгаа тэр одоо гадаад одоо үйл хөдлөлөөр бас эрхөөс гадна тийм ээ. Дотоод одоо ертөнцийн нэлээд гүн дүнзгий ордог те ийм утгаараа бол маш онцлог. Онцлогоос өшөө гадна бол юу гэхээр зэрэг тухайн хүн одоо тэр өвчтөн завуур шаналж байгаа тэр хүний арга гэр тийм ээ эргийн тойронд байгаа одоо бас асуудал нь юу юм тэр бүхэн бас хүртэл биднэрт хамаатай байдаг тийм ээ. Энэ бүгдийг нь мэдэж тэр хүндээ одоо мэрэгжлийн зөвлөгөө өгнө. Дээрэс нь эмчлэн, сувилн, асарн, сэтгэл зүйн одоо тийм дэмжлэг үзүүлдэгтэй. Нүгээрээ бас илүү онцлогтой. За миний хувьд бол сувлагч мэрэгжлэрээ би бол үнэхээр бахархдаг. Би одоо 30 жил ажиллаж байна. Тэгээд сувлагч мэрэгжил гэдэг бол ерөөсөө өвдөд ирсэн өвчтнийг эрүүлжүүлээд, эдгэрүүлээд, эмнэлгээс баяртайгаар гаргах тэр мөчүүд биднэрт үнэхээр сайхан санагддаг. Тэгээд энэ мэрэгжлэрээ бахархахгүй байхын арга байхгүй. Сувлагч мэрэгжил бол ганц хүнийг тариа хийдэг гэрээ чухал биш. Энэ бол бүх одоо сайн манай найз хэллээ. Тэгээд бүх одоо өвчтний биеийн байдал, арга гэр, тэгээд ахуй амьдрал, одоо өвдсөн, шаналсан сэтгэл санаа бүх юмтай харьцдаг учраас энэ мэрэгжил бол үнэхээр бахархаад баршгүй сайхан мэрэгжлээ. За миний хувьд бол би бүр түүхээс нь эхлэе гэж бодож байна. Би бол 2000 онд анхны халдвар төвчин судлалын үндэсний төв сувлагчаар анх ажилд орсон. Тэгэхэд бол манай хүний нөөцийн албаны дарга Оргодол Бат гэдэг хүн байсан. Тэр хүн намайг маш сайхан хүлээж авсан. Би нөгөө сурч байхдаа ерөөсөө сувлагч гэж ямар эдэг, юу эдэг, бахархлын ч мэдэхгүй, үн цэнийн ч мэдэхгүй, ямар ирэх үүрэгтэй гэж мэдэхгүй байсан. Тэгээ энэ байгууллагад ороход намайг хамгийн их нөлөөсөн бол манай боловсруучи Оргодол Бат. Тэгээ тэр хүн миний охин найшир чи өстэй ийм гоё мэрэгжил эзэмсэн юм чи энэ байгууллагад орооч гэд тэгээ энэ байгууллагад бол орсон. Тэр үед бол ерөнхий сувлагч там гэдэг хүн байсан. Тэгээ мэрэгчлэрээ ингээ ажиллаад байхад онол тэр сургууль дээр сурсан мэдлэг онол бол шал зөрөөтэй. Ажлын практик дээр гараад би өстэй сувлагч мэрэгчлэрээ бахархахаас арга байгаагүй. Үнэхээр маш гоё мэрэгжил сонгосондоо баяртай байдаг. Тэгээ сувлагч гэдэг маань маш хүнлэг инэрэнгүй сувлагчид тангараг хүртэл байгаа л да. Хүнлэг инэрэнгүй уян зөөлөн сэтгэлтэй бас нөгөө сувлагчийн ард хэн байдгүй гэхээр өвчтний ард хамгийн гол нь ард нь сувлагч гэдэг сэтгэл зүйг нь дэмждэг. Тэгээ эдгэрэлт нь хамгийн сайн нөлөөлдөг бас сувлагчийн үг хэллэг хандлага маш чухал гэдэг.
одоо сувилагч гэдэг мэрэгжил бол одоо та гурав өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж тодотгож хэллээ. Мөн сувилагч гэдгийн бахархлыг та бас хэлж байна. Тэгэхээр энэ сувилагч гэдэг мэрэгжлэрээ бахархаад ингээд ажиллаж байхад тийм одоо өөрсдөд чинь одоо их хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлийн талаар бидэнтэй хуваалцаач. Та сайн бол хэллээ шүү дээ. Ер нь бол одоо өвчтөнгөө эдгрээд гарахыг хамгийн сайхан байдаг гэж тийм. Илүү тэгээд яг нөгөө өвчтөнгүүдтэйгээ харьцаж байхад ер нь юу илүү их та бүхний сэтгэлийг хөдлөгдөв. За ингээд одоо өвчтөн их олон янз өвчтөн байгаа шүү дээ. Тэр чинь одоо 1 сартай балчраас тийм ээ. Одоо 80 настай гурал хүртэл гэж ярьдаг. Энэ хооронд их олон одоо насны тийм ээ олон одоо төвшний хүмүүс байна. Тэр бүхэнд одоо тухайн хүндээ ингээд тохируулж харсан тийм ээ. Тэгээ хамгийн их бахархмаар зүйл нь юу гэдэг вэ гэхээр зэрэг одоо яг миний ажиллаж байгаа энэ засгийн онцлог юу вэ гэхээр зэрэг эмэгтэй тасаг гэдэг утгаараа манайх бол өсвүүдэд одоо өсвүүдийн хэмжээний төрөх эмэгтэйчүүдийн тасаг гэж явдаг. Өсвүүдийн хэмжээнд одоо алдар төвчнөр өвдсөн бүх эхчүүдийг одоо авч төрүүлдэг. Ийм онцлогтой тасаг байгаа. Тэгээд халдвар төвчнөр өвдсөн. Тэгээ бас төрөх болж байгаа тийм ээ. Төрөөд одоо ингээд манай одоо эмэгтэй төрөө тэр одоо шинэ хүнээ ингээд өгтөж аваад тийм ээ. Тэр баярлаж багтаж байгаа тэр ээжийн одоо харахад бас сайхан байдаг. Дээрэс нь одоо тэр бяцхан хүүхэд нь одоо бас эсэмийн дамарч чад тийм ээ. Тэр хүүхэд чинь бол миний энд өвдөөд тэнд одоо өвдөөд гэж юм хэлж чадахгүй. Тэгэхэд бол тэр хүнд бол тэр хүүхдэд нэрад одоо шаардлагатай солихын тусламж үйлчилгээ юу юм тийм ээ. Тэр бүгдийг хийгээд одоо ингээд эмчилгээгийн цаг нар алдахгүй хийгээд тэр хүүхдийг одоо эдгэрүүлж илэршүүлээд тийм ээ. Ээж нь тэр хүүхдээ хараад тэр хоёрын одоо сэтгэл ингээд аюул сайхан одоо эхийн хувьд бол тийм ээ. Одоо маш их тийм баяртай байгаа. Тэр мөчийг харах хамгийн сайхан байдаг. Дээр нь бол хүүхдүүдийг эмчилнэ гэдэг бол бас аюул тийм сайхан бас юутай бахархмаар зүйл гэдэг. Хүүхдүүд бол одоо тэр болгон одоо насанд хүрсэн хүн шиг тийм ийм гэдэг өөрөө юм хэлж чадахгүй. Тэр бүгдийг нь одоо ойлгоно, хийж байгаа үйлдэл байж байгаа байдал одоо бид нар гадаад орчинд тийм ээ үзүүлж байгаа одоо тэр орчин одоо үзүүлж байгаа нөлөө тэр бүхнээр нь одоо бүгдийг хаарч мэдэж оншилно. Бид нар одоо солихон оншилж байдаг тийм ээ. Тэр оншороо оншилно. Тэгээд одоо тэр бүхэл бидний одоо мэрэгжил, ур чадвар, сэтгэл санаа бүх юм хослуулж гаргаж байгаа зүйл тэн дээр харагддаг. Ийм болохоор бол бахархалтай тийм ээ. Бас их сайхан багталтай. Бидний тэрийг хийж байгаа хүмүүс ч гэсэн бас хараад хүлээж авч байгаа хүмүүс ч гэсэн өөрийнхөө баярлсан, багтсан тийм ээ. Тийм сэтгэлийг бол бид нарт ингээ илгээдэг. Энийг хүлээж авч байгаа бол маш их мэдрэмжтэй. Энэ бол хамгийн гомдтой зүйл бидний хувьд бол. Тэр сувилагч мэрэгжил өнөөдөр нийгэм дээр үн цэнтэй байна гэвэл бас үгүй байгаа даа шүү дээ. Тэр нь иймэрхүү байдалтай олон жилийн үдчих. Тэгэхээр сувилагчийн үн цэнийг та нэг сайхан тайлбарлаж өгөөч те. Сувилагч гэдэг хүн, сувилагч гэдэг мэрэгжлийн үн цэн гэж юу байна те. Хүмүүс нэг ойлгомжтой гэж үг сайн байна. Ягаад гэвэл та гурав бол өнөөдөр энэ салбарынхаа олон жил ажилласан бас тэрхэн шугны одоо сувилагч нар болчихлоо шүү дээ те. Арга зүүч нар тийм учраас танаас асуух. За сувилагч мэрэгжлийн үнц нь гэхлээрээ сувилагч мэрэгжил бол одоо дээр үед бол тий одоогоос 10 20 жилийн өмнө бол сувилагч бол эмчийн туслах гэж үздэг байсан. Одоо бол сувилгын шинжилгээ ухаан хөгжсөн. Сувилагч дипломын боловсралтай байсан бол одоо магистр, доктор, одоо зэрэг дэвээрээ бакалавр гэл тий бакалавр, магистр, доктор зэрэгтэй гэд бүх юмнууд яг л эмнэлгийн одоо эмчнэр ямар мэрэгчлэлтэй байдаг яг тийм болсон. Одоо сувилагч нар бол дээд мэрэгчлэлтэй болсон. Тэгээд сувилагч нарын үн цэнийг бол зүгээр нэг сувилагч эмчийн туслах гэж боддог байсан. Цаг хугацаа бол ард хоцорсон. Энэ бол сувилагч гэдэг бол бие даасан шинжлэх ухаан, дээрээс нь дээд боловсралтай магистр, доктор зэрэгтэй энэ шинжлэх ухаан одоо сувилагчийн үн цэнд бол манай улсад одоо арай дээгүүр тавигдаж эхэлж байна. Бидний хувьд бол сувилагч мэрэгжил бол одоо өдөр тутам ажил дээрээч байсан албан бус сургалтаар бол мэдлэг мэрэгчлээ байнга дээшлүүлж явах ёстой мэрэгжил байхгүй юу. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо залуу боловсруучнууд маань мэдлэг боловсрол нь маш сайн дэвшилж байна. Бид нар сувилагчийн түүх хөтэлдэг одоо эмчийн старттай адилхан сувилгааны түүхтэй болсон сувилагчийн онш тавьж гин оншийн дагуу асаргаа сувилгаагаа хийдэг болсон. Тэгэхээр сувилагч гэдэг мэрэгжил бол яалтчгүй энэ одоо Монгол улс те ер нь дэлхийд дахинд бол маш үн цэнтэй мэрэгжлээ гэдгийг бол албан ёсоор хэлэх цаг хугацаа бол болцсон одоо л тийм.
тэгэл байна. Тэгэхээр 90 сувилагч гэдэг мэрэгжлийн эрх зүйн үүднээс та бас нэг тайлбарлаж өгөөч те. 90 зохицуулалт нь ямар байдیں۔ Ажил үүргийн хувьд нь ямар байдیں۔ Чигүүргийн хувьд нь ямар байдیں۔ Бас тэр болгон сайн мэдгүй байгаа дээ шүү дээ. Тарианы сувилагч гэдэл ер нь бол нэг ойлголт яваад байдаг шиг байгаа те. Тэгэхээр энийг бас нэг задалж ярьсан зүг байх. Ер нь энэ мэрэгжил чинь ямар эрх зүйн зохицуулалттай, ямар үүрэг чиглэлтэй тийм ээ. За сувилагчийг бол одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилагчийн сургуульд бол 3 жил 4 жилээр бэлтгэдэг байгаа. За эндээс төгсөөд гарсан сувилагч нар бол одоо нэг эрүүл мэндийн төвийн 1 2 дугаар шатлал 3 дугаар шатлал руу ажилладаг. За тэгээд 2014 оноос бол туслах сувилагч гэсэн ажлын байрыг бол бий болгосон байгаа. Энэ маань 1 жилээс сурж агаад 3 сараас 1 жилийн хугацаанд бол сурч төгсдөг. Энэ бол маш их нэмэртэй болсон. Сувилагч одоо бүх ажлыг одоо бүгдийг хийдэг. Одоо тариа тарих, гадуур шинжилгээнд явах, асаргаа сувилгаа хийх, хүнд өвчтний эргүүлж тойруулах, ор засах, цэвэрлэх, хоол цай өгөх гэх бүх ажлыг ганц сувилагч дангаараа хийдэг байсан бол туслах сувилагч гарч ирснээрээ энэхүү ажил маань бага зэрэг хөнгөвчилж ирж байгаа. Асрагчаас өөр үү? Асрагчаар төгссөн хүн 3-аас 1 жилийн хугацаанд сураад туслах сувилагч гэсэн сертификатаа төгсөж байгаа. жил хийсэн улсуудаас шалгуур тий тэгээд бэлтдэг болсон байна. За дараа нь бакалавр дипломын сувилагч нар бол яг эмнэлгийн төвшөнд бол ажилладаг. За бакалавраар төгссөн сувилагч маань бол 93-аас 96 оны үед бол хамгийн анх бакалавр сувилагчийг бол өдрийн ангаар бэлтгэж эхэлсэн. Тэрнээс нөгөө хулан даргын үед тийм 96 оноос төгссөн багш нар маань сувилагч нар маань одоо нөгөө эрүүл мэндийн шинжилгээ ухааны сувилгын сургуультаас багшаар ажиллаж байна. За бакалавраар төгссөн сувилагч нар маань бол одоо манай Монгол улсын хэмжээнд 100 гаруй магистр байгаа. Магистраар сураад бүгд мэдлэг мэргэжлээ дээшлүүлээд явж байна. Одоо магистраар төгссөн сувилагч нар маань доктор болсон байна. Монгол улсын хэмжээнд бол доктор сувилагч бол 10 сувилагч байна. Бүгд бол эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгээд олон жил ажилласан туршлагатай тэгээд нөгөө судалгаа бүтээлээ дандаа нөгөө сувилагч мэргэжилтэй холбоотой судалгаан дээр нотлогоон дээр үндэслэж хийсний үр дүнд бол Монгол улсын хэмжээнд бас сувилагчийн үнц нь бахархал бага ч гэсэн дээшилж байгаа. Тэгэхээр сувилагч хүн өөрийнхөө ажил мэргэжилтэй холбогдлолтой судалгаа хийсний үндсэн дээр доктор цолыг бол хамгаалсан байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол сувилагчийн үнц нь бас энэ дээр харагдаж байна тийм ээ. Өнөөдөр сувилагч хүн бол доктор, профессор болох үүрэг ийм боломж нь үүссэн. Өнөөдөр бас сайхан болж байна гэж харж байна шүү дээ. Тэгээд танаас бас одоо асуухад ер нь одоо энэ залуу үеийнхэн маань бас энэ сувилагч мэргэжлийг сонгох нь их цөөрцөн байна гэдэг ийм судалгаа явж илээ. Би нэг бас хүч харсан. Тэгэхээр ер нь залуу үеийнхэндээ энэ мэргэжлийн сонгох шалтгааны талаар та бас нэг цаахан хэлээч тохиом. Тийм л дээ. Энэ бол ерөнхийдөө тийм байгаад байгаа залуу хүмүүс тийм ээ. Одоо ингээд энэ сувилагч мэргэжлийг төгссөн ч гэсэн зарим нь хийхгүй тийм ээ. Ажиллахгүй байгаад байгаа. Зарим нь төгсөөд үнэхээр орж ирээд ингээд бас гараад байна. Энэ болохоор зэрэг цаанаа юу вэ гэхээр зэрэг одоо бас сувилагчийн мэргэжлийн одоо ачаал их байдаг. Хийж байгаа ажил нь тийм ээ маш их ачаалтай. Тэгээд одоо сувилагч бас дутагдaltaй болоод ирэхээр нэг хүнд оногдох одоо өвчтний тоо гэж их болоод ирж байна. Тэгээ одоо яг өнөөгийн байдалд бол манай эмнэлгүүдэд бол 20-30 сувилагч түүнээс дээш 20-30 өвчтөнд түүнээс дээш одоо өвчтөнгүүдэд бол нэг юм уу 2 сувилагч ажиллах шээ тий. Энэ байдлаасаа болоод хүмүүс болоод хийхгүй байх тэр шин төгсөж ирсэн хүмүүс шантарч байна тийм ээ. Одоо ямар нэгэн байдлаар одоо хийх тийм сонирхолгүй байгаад байна. Энэ болохоор зэрэг энэ ажлын ачаал байна. Тэгээ бас өшөө бас төр засгаас тийм ээ бодлогын чанартай бас зохицуулт хийх хэрэгтэй юм болоо гэдэг тийм миний хувьд бол тийм бодол байдаг. Одоо жишээ нь дэлхийн нийтэд бол 5-аас одоо 6 өвчтөнд нэг сувилагч гэдэг бол манайх одоо яг тэр юуг бол баримталж чадахгүй байгаа ш. Гих мэтчлэнгээр одоо халдварт өвчин байна. Халдварын бус өвчлөлт байна тийм ээ. Энд бол ямар нэгэн байдлаар бол тэр сувилагч нарын ажлын ачаал ихсэж байгаа учраас тэгээд бас одоо ахуй амьдрал нийгэмтэйгээ холбоод ирэхээр те цалин мөнгө гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү асуудлаас болоод энэ хүмүүс бол хийхгүй байгаа нь үнэн. Энэ сэдвээр сайхан мэрэгжил боловч тийм ээ. Энийг мэрэгжтэй эзэмшчихсэн ч гэсэн саяны дурдсан шалтгаануудаас болоод хүмүүс бол хийхгүй байгаа даа. Онцлог гол шалтгаан нь бол тэр.
Хангаа ухааны шинжилгээ ухаан бол өдөр болгон одоо шинжилгэдэж өдөр болгон ахиж дэвшиж байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбарт одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол өөрийгөө байнга одоо боловсруулах тийм байнга одоо мэрэгчлээ дэвшүүлэх шаардлага үүсч идэг. Үүн дээр ямар боломжууд байдаг талаар та хэлж өгөөч. Та бас түрүүн дурдсан шүү дээ. Энэ бас үлдэгч нар бол өдөр тутам мэрэгчлээ дэвшүүлэх шаардлагатай байдаг гэж. За тэгэхээр сувлагч болгон одоо манай Монгол улсад бол багц цагаа бүрдүүлдэг байгаа. Одоо жилд бол бид нар нөгөө сувлах эрхийнхээ зөвшөөрлийг 5 жил тутам сунгуулдаг байгаа. Тэгэхээр бид нар жилд одоо 3-аас 5 кредит биелүүлэх байх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл дипломын сувлагч 3 кредит, бакалавр сувлагч бол одоо 3-аас дээш кредит авсан байх жишээтэй. Тэгэхээр сувлагч нар жил болгон ер нь тасралтгүй сургалтанд хамрагддаг. Албан ба албан бус. Тэгэхээр сувлагч нар бол албан ба албан бус сургалт гэдэг. Тэгэхээр албан сургалтанд хамрагдчаад албан бус сургалтанд бас хамрагдах юугүй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө сувлагч мэргэжил бол ерөөсөө хүн юм мэдээ сурыг гэвэл өдөр болгон хийж байгаа ажил дээрээс нь ажлынхаа практик тэгээд ахмад үеэсээ байнга суралцж явах ёстой мэргэжилтэй. Энэ дээр нэмээд нөгөө сувлагч нар маа нөгөө зэрэг хамгаалдаг болсон байгаа. Энэ болохоор эрүүл мэндийн яам болон Монголын сувлагчийн нийгэмлэгээс бол сувлагч нарыг зэрэг хамгаалж мэлэг мэргэжлийг дэвшүүлэх боломж олгодог. За 8-аас дээш жил ажилласан тохиолдолд ахлах зэрэг хамгаалах ёстой. Ахлах зэрэгээ хамгааснаас хойш тэргүүлэх зэрэг 5 жилийн хугацаанд авах ёстой. За тэргүүлэх зэрэгээ авсны дараа 5 жилийн хугацаанд зөвлөх зэрэгээ авах ёстой. Тэгэхээр ингээд сувлагч нар маань цаашдаа өөрсдийнхөө мэлэг мэргэжлийг дээшлүүлэхийн тулд бол мэргэжлийн зэрэг гэдэг юм маш чухал болоод байгаа шат дараад байгаа. Тэгэхээр биднэрт бол маш их боломж байгаа. Хүн мэдлэг мэргэжлээ дээшлүүлээд өөрөө ажлыг гэсэн сэтгэлтэй, зүрх сэтгэлтэй, зөв хандлагатай, эерэг энергитэй байх юм бол энэ мэргэжил бол цаашдаа маш сайхан өгч байна. Өгчих боломж бол бүгд байна. Үргэлжлүүлээд танаас асуухад эмчнэрийн хувьд бол дотрын бүр гэл ингээл салбарт ингээд тий өөрийнхөө мэрэгчлэр ингээд явчихж штэ. Сувлагчийн хувьд бас ингэж мэрэгших боломж юм байдаг болов байгаа. Энэ бол бүр их эртнээс байсан. Одоо бол тэрэн дээр улам одоо бас ингээд юу яаж нарийнс болчаа тий. Энд ч юм болохоор зэрэг халдвартын ингээд одоо дотроо болохоор зэрэг зөндөө их маа штэ. Халдвартын олгох одоо манай одоо хүмүүсийн усны төвд ажиллаж байгаа сувлагч нар одоо хвчлэн бүгд халдвартын олгох байгаа. Дээрэс нь нарийн мэргэжлүүдэд хуваагдаад одоо нийслэлийн сувлагч, нэрайн сувлагч, одоо хүүхдийн сувлагч, дурангийн сувлагч гэдэг ингээ бүр нарийн мэргэжлүүдээр ингээ бүгд дагнаад ингээ явсан. Хувийн чиглэлтэй бол өөрсдийнхөө тэр юу салбаруудад бол ажиллаж байгаа. Өнөөдөр баярын өдөр. Гэхдээ дандаа сайхныг бас яриад иж болохгүй. Өнөөдөр бас энэ чинь сувлагч нарыг баярын өдрөөрөө далимдуулаад бас сувлагч нарынхаа эрх ашигын талаар бас ярихгүй байж болохгүй юм л да. Тэгэхээр өнөөдөр сувлагч хүний ажил мэргэжлийн ачаалал бол маш өндөр байгаа гэдэг нь бол энэ COVID-19 гэх энэ цар тахал бол харуулж чадчих тийм. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнууд мэргэжилтнүүдийн хувьд ямар өндөр ачаалттай ажилладаг байсан бэ? Эдгээр хүмүүсийн ач холбогдлын талаар, энэ хүмүүсийн мэргэжлийн онцлогийн талаар одоо жинхэнэ ийм балчир хүүхдүүдээс өсвөлээ тий бууруул хүртлээ бид нар бол ойлгож мэдэж авч байгаа энэ цаг үе. Тийм учраас ерэн сувлагч мэргэжлийн одоо ажил мэргэжлийн ачааллын талаар тавс гэж өгөөж хэр ачаалттай ажил мэргэжил вэ? Энийг бууруулахын тулд ер нь ямар зохицуултууд хэрэгтэй юм шиг танд санагддаг вэ? За манай байгууллагын хувьд бол байгууллагын дотоод журмд манайх 7:17 гэсэн статустай явдаг. За 7 цаг нь болохоор өдрийн 7 цаг өглөө 8:30-аас орой 3:30 хүртэл. За 17 цаг нь 3:30-аас өглөөний 8:30 хүртэл ажилладаг. За энд бол нийтдээ бол өдрийн ээлжинд бол нэг 2 сувлагч ажилладаг. Энэ маань 30-аас 40 эмчилүүлэгчтэй үед 2 сувлагч ажилладаг. За орой бол нөгөө хүнд хэвтрийн, менингиттэй, саажилттай тийм тохиолдолд одоо бид нэмэлтээр эмчилүүлэгчийн тоо ихсэн үед бид нэмэлтээр өгдөг. За 30-аас 40 хүн болсон тохиолдолд нэмэлт сувлагчийг бодвол 3:30-аас 8:30 хүртэл 5 цагаар нэмэгдлээр ажиллаж болно. Эсвэл өглөө 8:30-аас орой 8:30 хүртэл 12 цагийн нэмэгдлээр ийм цагийн зохицуулт хийж бол ажилладаг. Тэгэхээр ачааллын хувьд ер нь ямар байдаг гэсэн үг вэ? Ачаал уулна шүү дээ. Тэр MNS 62:30 гэсэн стандарт гэдэг. Тэр стандарт дээр болохоор өдөр нэг сувлагчид 10-аас 12 байх ёстой. Гэтэл манай ер нь Монгол улсын хэмжээнд бол ачаалал нэг өдөр нэг сувлагчид 30-аас 40 эмчилүүлэгч оногдож байгаа. Орой ч гэсэн стандартаар бол орой 20 эмчилүүлэгчид нэг сувлагч байх ёстой байтал
25-аас 30 40 гээд тохиолдолд нэг сувилагч орой ээлжинд ажиллаж байгаа. Тэгэхээр ачаал бол маш их байгаа. Стандартаараа бол бид нэр хизээч ажиллаж чадахгүй байгаа. Сувилагчийн тоо үлдэхгүй байгаа учраас. Тэгэхээр ачаал бол ер нь бол их байгаа. Тэгэхээр сувилагчийн одоо тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тийм ээ. Тэгэхээр энийг бол төрөөс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг бид нэр өнөөдөр яг харж байна. Тэгээд өнөөдөр бол яг халдвар төвчин судлалын үндэсний төв COVID-19 гэдэг энэ цар тахалтай холбоотойгоор өндөр ачаалттай ингээд ажиллаад байгаа юм шиг боловч яг энэ халдвар төвчний дэгдэлтийн үед бол яг иймэрхүү ачааллууд бол байнгын нуруунд дээр байсаар ирсэн. Тэгэхээр жил тутамд л иймэрхүү асуудлууд үүсэж исэн, энийг бол даван тулаад гарч ирж исэн. Өнөөдөр дэлхийн нийтийн асуудал болсон учраас бид нэр яалтчгүй танаа байгууллага анхаарлаа хандуулж та нөхдийн ажил үүрэгтэй илүү их ойрхон танилцж байгаа учраас мэдэрч байна л да. Тэгээд өнөөдөр одоо сувилагч мэргэжил гэдэг Монгол тэгээд та гурлаа арга зүүж хүмүүс тийм учраас дэлхийн нийттэй харьцуулахад ер нь ямар хэмжээнд явна? За дэлхийн нийттэй харьцуулахад бол нэг үе бодоход манай Монголд бол одоо 2000-аас өмнөх онд бол ер нь бол маш их тийм хүн мэддэггүй тийм ээ. Нэгдүгээрт хоёр гэх юм бол сувилагч мэргэжлийн одоо боловсролын шатанд ямар ч өөрчлөлт шинжилт ороагүйсэн. Одоо бол ямар ч байсан боловсролынхаа талд шинжилт хийгээд дэлхийн түвшинд бол ямар ч байсан хүрсэн байгаа. Энэ дотооддоо ажиллах нөөц болцоо тийм одоо тэдний ажлыг одоо хөнгөвчлөх тийм одоо бодлого шийдвэр одоо тийм зарчмын юмнууд одоо ингээд ороод ирэх юм бол бидний хувьд бол мэдлэг чадварын хувьд бол ямар ч үсэн дэлхийн түвшинд одоо ер нь манайд одоо гадаад ажиллаж байгаа ажиллах болсон хүчингүүдэд бол хамгийн түрүүнд бол гэрийн асаргаа, өндөр насны асаргаа, хүүхдийн асаргаа тийм ээ эмнэлгийн асаргаа гэсэн тийм юмнууд бол ажлын байрууд их хурцлан дандаа байж идэх ихний одоо нэг 4 5 одоо чигсалтанд бол харагдаж идэг. Энээс бол тэгээд манайхаас Монголоос бас аваад ингээд ажиллаж байна гэдэг чинь бол дэлхийн түвшинд хүрсэн болоод одоо бид нарыг ажиллаж авч байна тийм ээ. Бид нарыг ажилуулах хүсэлтэй байна. Өшөө бас монголчууд одоо юу гэдэг юм тийм ээ. Өндөр настай эцэг эхийгэн одоо асардаг. Одоо өндөр бүтээл болтол нь асарч хамгаалдаг тийм ээ. Одоо халамжилдаг тэр утгаараа бас дэлхийд бол илүү одоо энэ их онцлогаар бол мэдэрдэг тийм болсон байгаа. Тэгэхээр зэрэг бол дэлхийн нийтдээ харьцуулахад бол боловсролын түвшин, чадварын түвшин бол яг одоо энэ зэрэгсэл явж байна л гэж үзэж байна. Ер нь бол дэлхийн түвшинд байж чадж байна тийм. Ер нь бол харьцуулаад харахад бол тийм Монголын сувилагч нарын мэргэжил тийм боловсролын байдал за мөн дээрээс нь ур чадварын хувьд бол дэлхийн хэмжээнд бол аль хэдийн хүрсэн байгаа. Хөлбөмбөдөд алхаж явж байна гэсэн. Тий, одоо Япон, Америк зэрэг орнуудад бол манайхаас сувилагч авч ажиллуулахад бол ямар ч гэсэн энэ тэргуунд одоо бодлогын зохицуулт нь хийгдээд эхлээд явцсан байгаа лээ, ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр зэрэг бол ямар ч байсан дэлхийн түвшинд бол одоо хүрхцгүй хэмжээний гэж үздэг. Сувилагчийн баяр гэдэг өнөөдөр тодорхойлж хэлсэн байгаа тийм. Тэгэхээр нэг сувилагч гэдэг бол одоо жишээлбэл юм бол Алс хол аймгийн нэг буйдхан сумын хүртэл нэг сувилагч байгаа шүү. Тэгэхээр энэ чинь бол бүх нийтийн ийм ажил баяр ёстол ийм болцсон байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бас та бүхэнд маань сайн баярлаж чадахгүй байх шүү байна. Яг л өнөөдөр эрүүл мэндийн салбарын маань одоо бүгд л өндөр зэрэглэлийн бэлэн байдалд ингээд ажиллаж байна. Тэгээд яг гоо энэтэй залгуулаад өндөр зэрэглэлийн бэлэн байдлаас залгуулаад асуухад хамгийн их дархалттай байгаа Итали тийм Үднэр Хятад улсуудын энэ COVID-19 цар тахалтай тэмцэж байгаа мэрэгжилтэн албан хаагч нарын дунд сэтгэл зүйн судалгаа явуулахад одоо 50-аас илүү хувийнууд бол маш хүн хямралд орсон байна гэдэг юм тийм ийм одоо судалгаа гарсан байл. Тэгэхээр өнөөдөр халдвар төвчин судлалын үндэсний төв гэдэг бол ганцхан энэ COVID-19 биш жил болгон энэ хүнд одоо халдвар төвчний тархалтын эсрэг зогсож идэг. Сэтгэл санааны хувьд ер нь хэр хямралд орцгоодог вэ? Ер нь яг энэ хямралын асуудал байх үед байгаа. Энээс гарах аргачлалыг ер нь боловсруулсан байдаг. Ерөнхийдөө халдвар төвчин судлалын үндэсний төвийн сувилагч нар гэдэг бол халдвар төвчин гарахад бүх үед л бэлэн байдаг. Биднэрт бол тийм цаг нартай одоо жишээлбэл цагийг маш сайн баримталдаг. Манай сувилагч нар бол ганц энэ COVID-19 биш өмнө тархажсэн Улаанборхон өвчний голомт урд нь дарахсан H1N1 SARS гэх тэгээд сая тэр нөгөө Ховд аймагт биш Баяуулгын аймагт юу нөгөө юу
Дахлын юу тэгэл дахлын боломжнд манай сувлагчнууд байнгын бэлэн байдалд ажилладаг. Бид нар бол сэтгэл зүрээ одоо миний хувьд бол 1991 онд төгсөөл одоо 30 жил ажиллаж чинь тэгээд энэ үед бол би зөндөө олон дэглэлтэнд орж исэн. Тэгээд бид нар бол байнга л халдварт сувлагч учраас бэлэн байдал байхад бид нар бол цаг ямагт л бэлэн байдаг. Тэгээд сэтгэл санааны хувьд ч гэсэн байнга өөрийгөө бэлэн байдаг. Байнга бэлэн байдаг. Бид нар чинь гар утсаа унтраадгүй одоо дуудсан тодорхой цагт л бид нар бэлэн байх ёстой. Тэгээд бид нар чинь урд нь бэлэн байдал одоо янз бүрийн халдвар төвчний дэглэлт болсон үед чи одоо тагтаагаар цугладаг байх жишээний тагтаа зардлал бид нар 15 минутанд ажил дээр ирсэн байх тийм үүрэг шугамтай байхгүй. Тэгэхээр бид нар бол байнгын сэтгэл зүйн бэлтгэлтэй бид нар ч бас орж байгаа залуу одоо сувлагч нартай төгсөж орж иж байгаа шинэ залуу сувлагч нартай бол байнгын нэг зааж сургадаг. Бид нар бол мэрэгжил арга зүйгээр хангадаг. Одоо халдвартын сувлагч гэдэг бол одоо хагас цэргийн зохион байгуулалттай байнгын бэлэн байдалд байдаг учраас гар утас унтраахгүй одоо дуудсан цагт бэлэн байх ёстой гэдгийг бол маш сайн бэлдэж өгдөг байна. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ цар тахлаас гадна таны хэлснийг самжлаа. Ер нь бол өмнө нь энэ SARS, Ebola, H1N1 гэх энэ олон зүйлсийг бол манай халдвар төвчин судлалын үндсийн төв бол голлох үүргээ гүйцэтгээл нуруунд дээр өгөөрэй даваал ингээд гарч исэн энэ тохиолдлууд байгаа. Та тэгэхээр тэдгээр үеийг өнөөдрийн үедээ бас нэг харьцуулж хэлээч. Ер нь тэр үе биднэрт өнөөдрийг ийм чамбаа байх, энэ аюултыг өөдөөс ингэж сайн тэмцэхэд их сайн нөлөөлж ин тийм өнөөдөр бид нар бэлэн байдлыг тэр үедээс илүү одоо олж авсан байна гэж харж байна. Тийм ээ, тэр бол үнэ. Тэр үед чинь бид нөгөө тоног төхөөрөмжийнхаа хувьд учир дутагдaltaй, сувлагч мэрэгчлэнийхээ боловсон хүчнийхээ хувьд учир дутагдaltaй. Тэгээ энэхүү өвчнүүд биднэрт гарснаар бол маш их туршлага хөрвүүлж байгаа. Тэгэхээр сувлагч мэрэгчлэнээ яаж бэлтгэх юм, яаж сурах юм, сэтгэл зүйн хувьд яаж бэлтгэх ёстой юм, тоног төхөөрөмж дээр яаж ажиллуулах юм, шинэ сувлагч нараа яаж сурах юм гэх мэтчлэн энэ бүхэн маань биднэрт маш том туршлага болоод энэхүү одоо энэ ковидын үед бид нар энэхүү баялаг туршлагаа хойдлуулж чадсны үр дүнд бол энэ өвчнийг даван туулж чадчихна л гэж үзэж байгаа. Тэгэхээр залгуулаад асуулт өнөөдөр энэ цар тахалтай тэмцэж байгаа сувлагч мэрэгжилтэн эмчнэрийн хувьд бол 14 хоног одоо ажиллаад гарч ирээд 14 хоног ингээд гэртээ 28 хоног харихгүй байгаа гэсэн энэ үнэн үү? Тэр бол үнэн. Тэр бол нөгөө ковидын батлагдсан тохиолдолд манай сувлагч, эмч сувлагч, асрагч, ариутгагч гэсэн 4 багийн бүрэлдэхүүнтэй ордог байгаа. За энэ орсон сувлагч маань 14 хоног ковидын батлагдсан онш дээр ажиллаад 14 хоног тусгаарлагдан шинжилгээ өгнө, эмчилгээ хийлгэн, дархлаагийн дэмжих тийм үйл ажиллагаа хийсний үр дүнд 28 хоноод ар гэртээ гарч байгаа. Байгууллагын зүгээс дахиад бас 1 хоногийн цалин тэжүүл бас давхар өгдөг. За тэгэхээр өнөөдөр сувлагчдын баяр гэдэг сувлагч гэж тодорхойд яриад байгаа болохоос бас нөгөө тусгай мэрэгжлийн хүмүүс маань энд хамрагдах ёстой тийм ээ. Тэгэхээр энэ тусгай мэрэгжлийн гэдэгт одоо тодтолд маань ямар хүмүүс маань багтдаг үлээ та нэг сайхан хэлж өгөөч. Тэгээ өнөөдөр тэдний маань бас баяр шүү дээ. Тусгай сувлагчаас гадна тусгай мэрэгчлэхээр эрдэнэтгийн техникч байна. Лаборант одоо тий өөр бусад одоо мэрэгжлийн хүмүүс байна. Одоо тэнд одоо юуны онш зүүн засагт хамаардаг. Онш зүү гэхээр зэрэг эрдэнэтгийн техникчээс гадна одоо физик эмчилгээний хүмүүс сувлагч байна, дурангийнх байна, шүднийх байна, одоо шинжилгээнийх байна. Энэ бүх одоо ажиллагсад бол эднэрт хамаардаг байгаа. Нарийн мэрэгжил, тусгай мэрэгжил гэдэгтэй. Тэгээд энэ одоо юунд болохоор зэрэг бид бүхний бүгдээрнгийнх нь бүгд одоо баг болж ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас бид бүгдний одоо арын албаг одоо маш сайн одоо гүйцэтгэж ажиллаж байгаа энэ хүмүүсийн одоо бүгдээрнийх нь баярын өдрөө. Энэ жил бас нөгөө энэ жил сувлагчийн ураа жид болгоны нэг ураатай явдаг. Энэ жил сувлагч их баригчийн жил болгож зарласан. Тэр зарласантай холбогдуулан бид бас Монголын сувлагчийн нийгэмлэг маань бас энэ хүнд хүчээр ажлын үед одоо биднэрт нэг их ачаалттай ажиллаж байгаа үед ирж бас сэтгэлийн бэлгээ гардуулсан байгаа, сувлагч мэрэгчлүүдэд урамшуулсан байгаа. Тэгэл энэ жилийн баяр бол нөгөө дандаа хөл хоройтой ингээд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа болохоор бидний баяр бол тэгээл дууссан тий яг бол нэгдсэн журмаар олон хүн цугларч баяр тэмдэглэж чадахгүй. Тухайн нөхцөл байдлаа тааруулж л бид нэр хийж байгаа. Ард түмэн өнөөдөр бол та бүгдээрээ алга тарж баяр хүргэж байгаа. Бүгдээрээ сайхан сэтгэлийн үг хайрлж байна. Одоо аль болох сэтгэл санааг чинь өргөхийн тулд бас хичээцгээж байна. Энэ нь илүү та нарт ирнэ мэдрэгдэж байна өнөөдөр яг ажил үргэлж үүсгэж байгаа гэж байна.
Энэ бол маш их мэдрэгдэж байна. Сая ингээ багаар ажиллаж байхад эмчнэр зөвхөн урд хаашлаа хийгээл явдаг гэсэн байхгүй юу. Тэгээ ингээ совилогч, асрагч, ариутгагч та баг болоод ажилласан чинь хөөх энэ совилогч нар чи ямар их ажилтай юм бэ? Би өөртөө энийг мэдрээгүй юм байна гэсэн эмчнэр маш их байсан байхгүй юу. Дотроо хүртэл мэдэрсэн. Тийм, дотор ингээ яг ингээ дөрүүлээ багаар ажиллахаар чинь хин ямар ажил хийж гэн яаж ингэж ингэ бүгд харагдана. Тэгээ багаар ажилласны үр дүнд бас энэ совилогч мэргэжилтийн маань онцлогийг бас босод мэргэжилтэн мэдсэн байхаа л гэж бодож байгаа. За тэгээд харамсалтай нь бидний ярилцах цаг ер нь өндөрлж байна. Тэгээд төгсгөлийн хэдэн хормыг таагууртаа үлдээх гэж байна. Үүн дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр салбарынхаа нийт хамт олон тэр дундаа совилогч тусгай мэргэжлийнхэнтэй бас мэдлэгээ хэлэхгүй юу те. За ингээд өнөөдөр олон улсын совилогчдын баярын өдөр ингээд халдвар төвчин судлалын үндэсний төвийн нийт одоо совилогч тусгай мэргэжлүүдтэй одоо ард түмнийхээ өмнөөс өөрсдөө бид бүгдийнхээ өмнөөс тийм ээ гал халуун баярын мэндийг хүргье. Одоо энэ айхтар цаг мөчид одоо манай энэ совилогчд нар бүхэл одоо тэр хүн ачааны хүндийг нуруунд дээр өөрж ингэж авч явж байгаа шүү. Та нар өнөстэй маш их мундаг байгаа шүү гэж хэлье. За Монголынхаа бүх совилогч нартай болон тэр дундаа халдвар төвчин судлалын үндэсний төвийн совилогч тусгай мэргэжлүүдтэй олон улсын совилогчийн баярын мэндийг хүргье. Бид бол нөгөө цагаан өмөрөгтэй Игэл Баатарууд шүү. Тэгээ бүгдэнд нь баярын мэнд хүргье. За, өргөсөн тангарахтаа үнжээр ажиллаж байгаа нийт совилогч нартаа совилогч болгон тусгай мэргэжилтэн нартаа олон улсын совилогчийн өдрийн баярын гал халуун мэндийг хүргье. За ингээд манай телевиз бол лайкчдээ эрүүл мэндийн гэсэн тодорхойлолтой. Манайх эрүүл мэндийн талаарх одоо нэвтрүүлэг нийтлэлийг бол одоо бүх хөтөлбөрийнхөө 70% нь эзэлдэг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарынхантайгаа байнга холбоотой ажилладаг, байнга та бүхнийхөө ер нь ажил мэргэжилтэй холбоотой, үүрэг чиглэлтэй холбоотой мэдээ сурвалжлагуудыг бид нар бэлтгэж хүргэдэг. Мөн аж амьдралтай холбоотой нийтлэл нэвтрүүлгүүдийг хийдгээ. Ингээд та нартайгаа ойрхон ажилтгийн үед өнөөдөр ямар их ачаалттай ажиллаж байгаа, ямар хүнд хэцүү одоо бэрхшээл дунд ер нь сүрж тэмцэж байгаа гэдгийг чинь бид нар харж байна. Тэгээд манай телевизийн зүгээс, манай одоо телевизийн удирдлагуудын зүгээс та бүхэндээ баярлалаа. Маш сайн ажиллаж байгаа шүү. Бид нар бол та бүхний ард бол сэтгэл санаагчийн дэмжихийн тулд хичээж ажиллаж байгаа шүү гэдгийг бас ойлгоорой гэж хэлмээр байна. Ингээд та гуравтаа бас баярын мэнд хүргээд манай телевизтэй хамтран ажилладаг байгууллагуудаас Oil Medical гэдэг энэ гоо сайхны имлүү байгаа. Энэ дээр очиж үйлчлүүлэх юм эрхийн бичгийг бас гардуулж өгч байна. За баярын мэнд. За баярлалаа. Дээрээс нь бас Нандин К гэдэг энэ одоо хэвс цэвэрлэгээний компани бас бид нартай хамтран ажилладаг. Энэ бас эрхийн бичгийг та гуравтаа өгье. За баярлалаа. За ингээд бидний хөтөлбөр хүлээж авч ирсэнд баярлалаа. Өнөөдөр баярлахад хэцүү цаг үе боловч баяраа болж өгвөл жоохон ч гэсэн цай гаргаад өөрсөндөө баяр баясгаланг бэлгэлээрэй гэж та гуравтаа хүсье. За тэгээд цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа. Тэр дундаа энэ сувилхуун чиглэлээр ажиллаж байгаа сувилагч тусгай мэргэжлийн бүхий хүмүүстэй одоо баярын мэндийг хүргэе. Та бүхэн бол өстөл ихчийн маань хилдгээр цагаан өмөрг одоо нөмөрсөн одоо энэ цагийн Игэлгүй Баатарууд юм шүү гэдгийг хэлье. Ингээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар шинэ зочинтой эргээд уулзъя. За баярлалаа.